Монголчуудын их нүүдэл 370 онд баруун зүг буюу одоогийн Унгар улсын нутаг дэвсгэр дээр төвлөн суудаг байлаа. Энэ их нүүдлийг түүхийн ном сурах бичигт ард түмний их нүүдэл гэж нэрлэгдэжээ. Монгол хүн нүүгийн хаан Атила Альбин руу Балтийн тэнгисээс хар тэнгис хүртэлх өргөн уудам нутгийг захирч Атила тухайн үеийнхэн бусад удирдагчдын адил харигс догшин ичих нүүргүй байсан хэдий боловч их ухаалаг гэдгээрээ ялгарч байжээ. Атила хааны ордон хаан байрлаж байсан тухай тодорхой ойлголт байхгүй бөгөөд аль нэгэн газар байсан хэмээн таамаглал үлдэж хоцорсон ажээ. Атилагийн ордон нэгэн бяцхан довцог дээр байрлаж байсан бөгөөд түүнийг тойруулан хашаа хэрэмтэй байв. Атила ёслол хүлээн авалтанд их дуртай хүн байжээ. Түүний өмсөж байсан хувцас аяг тавг нь ямар ч чимэглэлгүй эхэнгийн байсныг түүхэнд дурсан үлдээсэн байдаг. Тэрээр 447 оноос Балкийн хог Грекийг довтолж дорнод Ромын эзэнт гүрнээс их хэмжээний төлбөр авдаг байв. Тухайн үед Бурхны дашуур гэж нэрлэгддэг байсан хүн нь хүн нүүгийн хаан Атила юм. Монгол хаан